За сайн байна уу? Зүүн усмын дотор эмч наам байна. За өнөөдөр манай сумд эмчирлээ багийнх нь нэрлээ. Та бүхэндээ сумынхаа эрүүл мэндийн төвийг танилцуулъя. За манай сумын эрүүл мэндийн төв маань анх 1937 онд нэг гэртээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Өдгөө одоо энэ битгэдийн ашиглаж байгаа юм барилга маань 1992 онд ашиглалтанд орж одоо 33 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. За юм болохоор битгэдийн амбулаторийн үзлэгийн хэсэг манайх 2 их эмч, 1 баг эмч, 4 багийн эмч нийтдээ 7 сүвлэгч эрүүл мэндийн үйлчлэгийн туслах ажилтнуудтай 10 гаруй ажилтнууд нийтдээ 27 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна. За одоо энэ захаасаа манай лабораторийн хэсэг маань юм байна. Манай лабораторийн ажилтны урамч юм байна. Одоо 20 гаруй жил эрүүл мэндийн салбартаа ажиллаж байгаа юм туршлагатай хүн байгаа. За ийм болохоор манай шүдний кабинет доторх тоног төхөөрөмжүүдээр хүрэн хангагдсан. Одоогор шүдний эмч байхгүй байгаа. Захиалга өгсөн. Одоо тэгээд шүдний эмч бол ирээд ажиллахад бүрэн нээлттэй боломжтой байгаа. За энэ өрөө болохоор манай эрхлэгч эмчийн өрөө байна. Одоогор манай эрхлэгч эмч маань байхгүй амралтаа авцсан явж байгаа. За энэ өрөөнд болохоор би энэ өрөөнд сууд ажиллаа хийгээд явдаг. Би өрөөнд дотрын эмч энэ хэвлийн хооны аппаратаар бүрэн тоноглогдсон. Энэ дээр хэвлийн хоогоор ард иргэдээ үзэж үйлчилж явдаг. За манай эмэгтэйчүүдийн эмч маань болохоор энэ өрөөнд сууж энэ өрөөнд үйл ажиллагаа явуулдаг. Жирэмснэг нэг хүүхдээ дахиад их нэрээгаа үзээд ингээ явдаг байгаа. За энэ өрөөнд манай хүүхдийн эмч ажилладаг байсан. Одоо 9 сард хотод резидент сурахаар явцсан байгаа. Одоо хүүхдийн эмч авахгүй манайх юм байна. За манай сум маань болохоор ер нь эрс тэрс уур амьсгалтай уйлдөө хасах 45-аас хасах 50-ийн хооронд, дулааны үлрэл болохоор нэмэх 40-оос нэмэх 45-ийн хооронд ийм байгалийн эрс тэрс уур амьсгалтай байдаг. Үүнээс шалтгаалаад манай сумд маань хэвтэн нэмшлүүлэх, өдрийн эмчилгээ, тэгээд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг төлхөө их авагддаг. За сард бол дунджаар хүүхдийн хэвтэн нэмшлүүлэх болохоор дундж 20-оос 30 хүүхэд бол хэвтдэг. За одоо та бүхэндээ хүүхдийн палатыг танилцуулъя. За хүүхдийн хэвтэн нэмшлүүлэх палат маань одоо энэ байна. 3 ортой. За ингээд доторх шүүгэнүүдтэйгээ юм байна. Энд дээр манай хүүхдүүд хэвтдэг. Одоогор хүүхэд байхгүй гарцсан байна. Одоо нэгдүгээр өдрөөс хэвтээд эхэлнэ. Одоо бол нэг хүүхдээ ялангуяа хүүхдийн юуны ханаа томны өндөрлөл эхэлж байгаатай холбогдуулаад битгэд бас энэ 2 дугаар палатанда төлхөө хүүхдүүдээ авч хэвтүүлж ажиллахаар үж байна. За ийм болохоор манай эмэгтэйчүүдийн палат байна. 2 ортой. Эндээ болохоор битгэд эмэгтэйчүүдээ хэвтүүлдэг. Эмэгтэйчүүд байхгүй тохиолдолд нэг хүнд өвчтнүүдэд төлхөө хэвтүүлж өгдөг байгаа. За энэ палат болохоор дотрын өвчтнүүдийн палат байна. За энэ доторд болохоор одоогийн байдлаар 3 хүн хэвтэн нэмшлүүлж байна. За энэ өрөө болохоор манай тарианы өрөө. Энд манай ээлжийн сүвлэгч нар ирж тариагаа энд бэлдээд хэвтэн нэмшлүүлэгч нартай үйлчлдэг. За доторх тоног төхөөрөмжүүд бүгд бүрэн байгаа. Тэгээ ариун цэврэг сахиж нийлүүлж ажиллагаа явуулдаг. За мөн энэ өрөө болохоор манай тогоочийн өрөө байгаа. Галт тогоо. За энд болохоор манай тогооч оюун хүү маань хэвтэн нэмшлүүлэгчтэй хоол цайгийн хийж үйлчилдэг байгаа. За одоо дээрээ манай сургалтын өрөөлөө орцгоё.
За маань сургалтын өрөө маань энэ байна. Сургалтын өрөөндөө битгээд дотоодын яриа хурал. За тэгээд дотоодын үйл ажиллагаагаа явуулдаг. За энэ болохоор манай эрүүл мэндийн нийгмийн ажилтан Уран Цэцэг гэдэг хүн байна. Эрүүл мэндийн салбартаа 10 гаруй жил ажиллаж байгаа юм хүн байна. За манай эмнэлэг болохоор дотоор нөгөө нэг бохир цэврээ бүрэн шийдсэн. За ийшээ бол манай нэг халдвартын тасаг маань ийшээ байгаа. Дотор дулаанаа бол нойлоо бүрэн шийдсэн. Тэгээд үйл ажиллагаа ингээ хэвэн явуулаад явж байна. За бүгдээрээ одоо төрсний дараах болно. Төрх тасаг руу явж танилцгаая. За манай төрх тасгийг болохоор Ахмад дайчин их баригч Багамж гинтний мэндэлсний 100 жилийн нойд зориулж тэдний үр хүүхдүүд тогтчулж өгсөн байгаа. За манай төрх хэсэг маань болохоор төрх өрөө, төрхийн өмнөх өрөө, төрсний дараах өрөө гэсэн 3 хэсгээс бүрдэж байгаа. За одоо манай төрх өрөө маань болохоор энэ байна. Төрхийн ор, багш төхөөрөмж бүгд бүрэн байгаа. За энэ төрсний дараах өрөөнд их нэрээ амарчаад энэ өрөөнд орж иж амардаг. Энэ дэр хүүхдтэй фотоаппарат бас байгаа энд. За энэ болохоор төрхийн өмнөх өрөө байна. Төрхийн өмнөх өрөөнд нөгөө өвдөлт өгсөн юм хүмүүс сэдэлтэж байгаа юм хүмүүсээ бол оруулж хөвтөлдөг байгаа. За энэ болохоор манай яаралтай хүлээ авахын өрөө байгаа. За яаралтай хүлээ авахын өрөөндөө битгээд 24 цагийн хугацаанд тусламж үйлчилгээг хүртээмжтэйгээр хүргэдэг. Орчин үеийн бүх тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан. Тоног төхөөрөмжүүд маань бүгд бүрэн ажиллаж байгаа. Ингэж ард иргэдэд үйлчилж байна. За тэгээд эмчирлээ багийнх нь маань суманд ирсэнд маш их баяртай байна.